Иргэдтэй хамгийн ойр ажилдаг хорооны анхан шатны байгууллагын төлөөллийг сонгох хариуцлагатай үед Улсын их хурлын гишүүн Болд орон нутгийн сонгуульд ардчилсан намаа төлөөлөн оролцож байгаа гишүүдэд дэмжин хан улд үүрэгт ажиллаа. Болд гишүүн хан улд үүргийн 6 дугаар хороонд нэр дэвшиж байгаа Оросогийн Батуйг, Ган Сэлмийн Золбаяр болон 5 дугаар хороонд ардчилсан намаас нэр дэвшигч Бямбцогтын Бацаяа, Гончиг доржийн Ууганбаяр нарын сонгуулийн штабд очиж дүүргийнхээ иргэд хөдөлмөрчөдтэй энэ үеэр уулзлаа. Өнгөрсөн хугацаанд хан улд үүргийнхэн бүх шатандаа зангидсан гар шиг ажиллаж олон амжилтуудын эзэд болжээ. Цаашид ажил амжилтаа агуулхад нэгдвэл байр суурь нэгдсэн болох хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн хугацаанд ажил өршлөөсөн хүмүүстэй ихтгэл хүлээлгэж, амлалаа умартаж ард иргэдийг хуурах явдал, хяналт тавьж талсан зогсоох нь тэдний үр гэдгийг дүүргийнхээ иргэдийн их удирдлын үеэр тэрээр онцолж байлаа. Өнөөдрийн нийгэм тулгымсан асуудлуудыг хүн болгонд одоо чиг сонирхолд нь хүргэж, өнөөдрийн биднийхээ амьдыг өөрчлөх ийм сайхан цаг үеийг эхлүүлж чадсан. Энийгээ сайшин сүмөрөө одоо шахаад хийгээд түлхээд ингээд уршин ингээд аваа явъя. Нийслэлийн үүдэн аймагт орш хан улд үүрэг өнгөрсөн жилүүдэд зам барилга цэцэрлэг сургууль гэрэлтүүлэг газар өмчлийн тоогоор нийслэлтэй төдийгүй улсдаа дээгүүрт ороод байгаа юм байна. Бүтээн байгуулалтаараа тэргүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь улсын их хурл нийслэл дүүрэг хороогоороо баг болж ажилласан иргэдийн санал бодлыг сонссон явдалтай салшгүй холбоотой гэдгийг иргэд уулзлын үеэр онцлон хэлж байсан юм а. Эхнэрээ зоддог хүн болцоод одоо юм хууль гарах гэж байна гэд нодлон уржин болцоод байжсэн чинь буцаад одоо нөгөө хууль нь ингээд гарахгүй ингээд саатаад ахаар буцаад зоддог болсон байгаа. 2015-аас 2016 оны хооронд гэхэд хан улд үүргийн 9 сургууль 14 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж цэцэрлэг сургуулийн хүртэн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Гэртээ арих зам дардан бас гэрэлтэй болж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Яармаг нисхийн бүх хорооны гэр хорооллыг удамжийг гэрэлтэй болгожээ. Гэтэл орон нутгийн хөгжлийн санг татан буулгаж иргэдийн хяналт оролцоог төсвийн мөнгө өргөддөг хэлбэрлүү шилжих төгсөн байна. Эргээд тэрбум төгрөгөөр нохооны өшөө барьдаг байдал руу орж байгаад бухимдалтай байгаагаа хан улд үүргийн 6 дугаар хорооны иргэд хэлж байсан юм а.